За та бүхэнд 20 минут хүргэе. Өнөөдөр эрчим хүчний яамнаас сайд түүний аппарат өргөн бүрэлдэхүүнээр ирж эдийн засгийн байнгын орооны гишүүдэд мэдээлэл хийсэн. За мэдээллээр дамжуулан бас салбарын зовлон их ярьж байна л да. Ер нь бол энэ эрчим хүчний яам яасан ч үүллээтэй юм үг хэлэхтэй яам юм бэ? Танаа яамд ер нь гигантэн очоод ч суу тухаантай очоод ч шилдэг Монгол улсын инженер мэргэжилтэн менежер очоод ч ер нь энэ яамны үйл ажиллагаа бүтэц зохион байгуулалт энэ алдагдал энэ эрсдэл энэ авилгал энэ хулгай ер нь зогсох уу? Би итгэхгүй байна. Хин буга ямар сайд ч засгийн газар солигдох бүрт томилогдоод очдог. Доогуур байж байгаа тэр дунд шатны албан тушаалтнуудын авилгал хулгай олон нийтийн хэлдгээр цавчаа энийг зогсоохгүйгээр эрчим хүчний яамны хөгжил ирээдүй хизээж харагдахгүй. Тэр доор байгаа зэрлэг өвс, тэр доор байгаа тэр хогийн ургамлыг тастаагүй цагт эрчим хүчний яамны энэ алдагдал, дутагдал, энэ санхүүгийн энэ болохгүй бүтэхгүй бүх юм хэв хിവэрэл байна. Өнөөдөр ингээд 738.6 тэрбум төгрөгийн алдагдaltaй 2024 оны үнийн тариф индексжүүлэлтийг хойшлуулснаас болж ийм 200 хэдэн тэрбум, ийм 200 хэдэн тэрбумаар ингэж алдангад орсон. Бид нар ерөөсөө цаашаа явах аргагүй боллоо гэд энэ юун дээр гараад ирсэн. Гэтэл өнөөдөр тэрийг нөхөх гээд шархаа нөхөх гээд иргэд аж ахуй нэгж энэ карманлуу дайраад эхэлсэн. Сайн өнгөрсөн 6 дугаар сарын 5-нд улсын их хурал дээр баахан татварын хууль, хүн амын орлогын албан татварын хуулийн хөнгөлөлт яах вэ, татвараа яах вэ, ямар шийдэл гарах вэ гэд хуралдаж явах энэ хойгурал ерөөсөө шууд эрчим хүчний зохицуулах хороо хуралдаал 5%-аар нэмээд ирсэн. Намар дахиад энэгээр 236 тэрбум олчихно гэж байгаа. Бүр ичгүй энд бичсэн байгаа шүү дээ. Тэгээд дараа нь намар дахиад нэмэх гэж байна. Нөгөө 18.8% нөгөө нэмэгдэл дээр хүрх юм байна л да. Ингэж нөгөө хүмүүсийг бухимдуулах энэ нөгөө уур цахилгааны хаацсан үед чимээгүй сэмэрх ингээд хулгаагаар сайн нэмсэн байгаа. Ямар ч иргэд аж ахуй нэгж ямар ч мэдээлэлгүй сууж байгаа байхгүй. Намар дахиад нэмнэ. Бүр ингээд шаталж үйлчилж нэмнэ гэд бүр энд бичсэн. За 1 минут нэмж өгье гишүүнд. Намар 9 сард дахиад хэдийг нэмэх гэж байна. Эрчим хүчний зохицуулах хорооны дараагаас асууя. Та төвлөрсөн дулаан 50 м2 орон сууцнд амьдардаг 4 ам бүлтэй дундаж хэрэглээтэй айлын цахилгааны сарын хэрэглээ дулааны сарын хэрэглээг хэлээд жилээр нь тооцоод надад нэг энэ хариултанд өгөөрэй. За ер нь эрчим хүчний яам энэ олон бараг 1.1 их 80 шхум саяын энэ юуны хэрэгцээ шаардлага байж байгаа энэ төсөв хизээ яаж тэрийг нөхөж олох юм? Ямар хугацаанд юугаар? Өвлөлтийн бэлтгэл 2%-аар оныхон мөн үетэй харьцуулахад 2%-аар бага явж байна гэж байна. Тэгэхээр өвлөлтийн тухай бид юу ойлгож суух юм бэ? За хариулт аваад нэмж тодруулж болно гişүү. За хин хариулах уу? За Эндрэ микрофон. За эрчим хүчний зохицуулахаар төвшин чулуун Бачин гишүүний асуултанд хариулъя. За ер нь бол эрчим хүчний салбар санхүүгийн хувьд бол хүндрэлтэй байгаа. За мэдээж энэ дээр бол бас олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Олон жил бас энэ үн тарифыг хөдөлгөж чадахгүй бас үйлдвэрсэн бүтээгдэхүүний өртгөөс нь бага үнээр өгөөд ахаар энэ салбар өөр алдагдлалд ороод байгаа. Тэгээ бид бол сүүлийн нэмэлтээр бол сая 5% нэмсэн гэж хэлсэн. Тэгээ энэ дээр би сая гишүүний асуусан бид дундаж айл гэж авч үзэж байгаа. Мэдээж айл болгоны хэрэглээ өөрөөр. 4 ам бүлтэй
50 метрийг авдраа талбайтай одоо ийм айл бол дулаан бол сард 42108 төгрөг төлж байгаа. Сард. Дулаан. За жилд бол 410,459 төгрөг төлж байгаа. Одоо ийм 4 амбултай 50 метрийг авдраа талбайтай ийм айл. За цахилгааны хувьд бол сард бол саяны нэмэгдсэн үнээр бол 52,000 төгрөг сард гарч байгаа. Ингээд нийлээд бол нэг 92,000 төгрөгийг цахилгаан дулаандаа бол ингээд төлж байгаа. За дулааны үнийн хувьд бол 2019 оноос хойш дулааны үн тарифт бол өөрчлөлт ороогүй байж байгаа. 24 оны өөрчлөлт бол хойшлоод тэгээ сая бол 5% өөрчлөгдөж байгаа. За мэдээж бол бид бас аль болохоор мэдээж айл өрхт аж ахуйн нэгж байгууллагатай бас аль болох одоо бас дараа баг байх одоо байдлаар л тооцоолол хийж ингэж багаагаар ингэж үе шаттайгаар нэмэх гэдэг ийм хувилбарыг бол сонгож байгаа. За 24 онд бол та бүхэн мэдж байгаа цахилгааныг бол за дунджаар 30% гэсэн боловч аж ахуйн нэгж байгууллагын 30%, за уул уурхайг бол 15%, за айл өрхийг бол одоо 45-аас бараг 85%-аар бол нэмчихсэн ингэж яасан. За энэ удаадаа бол бид бол одоо тийм огцон нэмэлт бол хийхгүй гэсэн ийм байсвартай. За яг юуны мэдээллийн хувьд бол яг зохицуулахаараа бид бас өөрсдийнхөө хэмжээнд бол одоо мэдээллийг бол явуулж байгаа. Тэгээ бас тэр болгон бас нийтэд сайн хүрэхгүй байж бас магадгүй. Гэхдээ бид бол үн тарифыг нэмэхэд бол захиргааны ерөнхий хуулийн дагуу процесс явагдаж байгаа. Эхлээд сар одоо мэдээллийг вебсайтн дээр тавиад саналууд авж байгаа. За тэгээд тарифтай юу зохицуулахаараа тогтоол гарсны дараа хууль зүйн яамд бас бүртгүүлж байгаа. Ингэсний дараа төрийн мэдээлэл сэтгүүлд гарсан өдрөөс өвчин төгөлдөр ийм процессор л үн тариф нэмэх асуудал бол явагдаж байгаа.